одоо манай дээр ингээ 3 сайхан ингээд бас чайх Казаки хамтсан төслөө байхгүй 16 лиценз авсан шүү дээ. 16 лиценз аваад яг ажлын X 18 онд иргэний нийгмийн байгууллагаас нэхэмжлүүгээд одоо хүртэл гацаач. Мууцаан тэр чинь 100 гаруй нэг ажлын байраар хангаж байгаа байхгүй. Юу ч их боломж. Энэ одоо $920 сая Монгол улсын засгийн газрыг арбитрт нэгээд Монгол улсын ерхий сайдын дэвт 23 онд бичиг өгөөд зүгээр нэг иргэний нийгмийн нэг тэгэл шүүхэндгээд хоёр шатны шүүхэнд патгээд зогчдөг. Энгийн бидний амьдралтын жишээ нэг байгаа байхгүй. Далаа захирлын жишээг хэлэхэд Монгол улс одоо Канадатай хамтарсан дорн туран гэдэг төсөлтэй байсан хаан ресурс. Манай 3 шатны шүүхтэр тэр гадныхан ялагдаад арбитр дээр очиод $17 сая хөрөнгө оруулалт хийчихэд 350 нэхэмжлээд 150 болоод 90-ийг тогтоод 70-ийг төлсөн. Тэгэхээр нөгөө Дэнси Майс нь $70 сая аваад компани агаал гараа явчихж байгаа. Монголын төрийн байгууллагууд уялдаа холбоогүй хууль дүрмэн замраагүйгаас болоод татвар төлөхчтэй мөнгө гол нь. Тийм байхгүй юу? Тэгэхээр хүмүүс айгүй гинэн бодоод байгаа байхгүй. Тэр мөнгийг олон улсын арбитраас тавигдсан тэр үрийг Монгол улс ингээд төлөхгүй мөрчиж болно гэж бодоод байгаа байхгүй. Тэр онгоцыг чинь ингээд барьцаалаад авчих шүү дээ. Оросын онгоцыг Францад барьцаалсан биз дээ тий. Тэгэхээр зэрэг бид нар хизээч тэрнээс гараа онгоцыг Гонконгд барьцаалсан шүү дээ. Барьцаалжээж бид мөнгө төлжээж онгоц авч байгаа байхгүй. Тэгэхээр штэ бид нар ерөөсөө одоо ингээ харахаар зэрэг нэг ураны төслийг явуулаад те ийм ганц модын юу гэнтэр явуулаалга юм шиг харагдаж байгаа байхгүй. Гэтэл яг үнэн чанартаа маш олон хөрөнгө оруулагчийн өмнө бид нар амар хулих орон хэврээл байгаа.